За юу яцгаан залуучууд бүсгүүчүүд Арлын Японоос завгаа мэдчилж байна. Сүүлийн үед Европ, Америк, Аз гэлтгүү одоо гадаад амьдарч байгаа тухайн орон нутагта гадаад хүмүүсийг ялгарлан газуурхалт хийх, гэмт хэргийн золиос болох тохиолдол маш их гарч байна. Манай гадаад амьдарч байгаа залуучууд бие бодоод боломжтой байгаарай. Энэ удаа 2013 онд болсон шинэхэн хосын Баал сарын аяллаа хийж явахдаа гэмт хэргийн золиос болсон хэргийн тухай танилцуулъя. Энэ гэмт хэргийн хохирогч болох Тэцүү гэх залуу Японы Сайтамад төрсөн. Аавынхаа ажлаас болж гадаад олон жил амьдарсан тийм англи хэлтэй гадны хэл соёл сайн мэддэг нэгэн байсан байна. Он болоод Японд ирж амьдран Японы Васада их сургуулийг төгсөөд хүний нөөцийн чиглэлээр ажиллаж эхэлсэн байна. Ажил нь бас их гадаад дотоод руу томилтоор их явдаг. Өөрөө ч бас гадаад аялахтай их дуртай нэгэн байсан байна. Гэрлэхээс өмнө Канада, Лондон, Солонгос энэ тхийг зэрэг орнуудаараа байнга аялдаг байж. Аялал болгоно нь ямар нэг зорилготой байсан гэж өөрийнхөө сошиал хуудсан дээрээ бичиж байж. Тэрээр ямар нэгэн зорилгогүйгээр их мөнгө заран гадаад руу аялах нь ямар ч утгагүй. Канадын байгалыг үзэх гэж, Лондонд хэл сурах гэж, Солонгос руу хүнтэй уулзах гэж, энэтхэг рүү өөр орчин мэдрэх гэж, хаваалуу зүгээр л зугаацах гэж аялсан гэх мэт бичээсийг сошиал медиа дээр бичиж үлдээсэн байж. Үүнийг харуул байнга гадаад руу аялдаг, шин сони юм хийж үзэх сонирхолтой тийм залуу байж л та. Ажилд ороод удаагүй байж байгаад удахгүй суух их нэртэйгээ танилцсан, бие биендээ дуцсаж удахгүй хормоо хийнэ. 2013 оны 12 сарын 22-ны өдөр олон хүн цугласан нэгжгэр сайхан хором. Харсан хүн болгоно л яг тохирсон заяаны хосууд ёстой аз жаргалтай гоё харагдаж гэж хэлж байж. Яг энэ үед тэр хоёр Бал сарынхаа аяллыг төлөвлөж байж гэрлэх ёслол хийгээд 5 өдрийн дараа явах аяллаа төлөвлөсөн байсан. Тэдний аялалд явах газар нь Япон биш байлаа. Тэдний сонгосон газар Галапагос гэх Эквадорын арал байсан. Энэ арал нь ховор төрлийн амьтад их аялагчдын очих хүсэмжит газрын нэг байж. Галапагос арал руу явахын тулд эхлээд Эквадорын улсын төвөөр дамжин цааш явах суурь аргагүй байдаг юм байна. Ингээд 2013 оны 12 сарын 27-ны өдөр хосууд Эквадорын хамгийн том хот болох Гуаякил гэх хотод ирэн нэлээд том зочд буудалд буусан байна. Галапагос арал руу аялахаар явах гэж байгаа хүмүүсийн ирдэг газар нэг хот байж. Энэ үед Эквадор улсад гэмт хэрэг ихтэй ер нь нэлээд аюултай улсын тоонд ордог байж л та. Одоо ч гэсэн баг нэлээд дээгүүр ордог баг. 2013 оны үед нэлээд их гарч байсан хэргийн нэг нь хүн уулгаалах хэрэг байж. Хуурамч таксинд суусан баян хүн аль эсвэл гадаад аялагч нарыг барьж аван мөнгийг нь дээрэмдэх кредит картнаас нь ATM-нээс нь мөнгө гаргуулж авах гэх мэт дээрмийн хэрэг их байж. Энэ маш хурдан өрнөдөг байж л те. Олон гэмт хэрэг гарч байсан. Тэгээд тэд нэр дунджаар 30 минутанд нэг хэрэг шууд болоод дуустдаг байсан байна л та. Тэгээд хосууд энэ хэргийн талаар мэдэж байсан хэсэг нь тодорхойгүй байсан. Бөгөөд ямар ч байсан аюулгүй байдлаа бодон үнэтэй том зочд буудал буусан байна. Тэгээ маргааш нь буюу 12 сарын 28-ны өдөр оройн хоол ресторанд идэхээр болж буудлынхаа хоолны газар биш өөр ресторан руу явахаар болсон байна. Тэгээ буудлаараа дамжуулан такси дуудулж ирсэн таксиг ашиглан нөгөө ресторанда ямар ч байсан аюулгүй очсон. Гэсэн ч гэсэн нэг асуудал гарсан. Тэр нь юу вэ гэхээр таксины жолооч энгийн таксины төлбөрөөс 10 дахин их төлбөр төлөхийг шаардсан. Нөхөр болох Тэцүүн таксины жолоочтой маргалдан муудалцсан ч гэсэн эцэст нь 10 дахин их төлбөр болох $20 төлсөн байна. Ийм асуудал байсан болохоор буудлаас өгөх таксиг дахиж ашиглахгүйгээр шийдсэн байна. Рестораныхаа хоолыг идэж дуусгаад буудал руугаа буцахдаа зам дээр гар өргөн таарсан таксинд суухаар шийдсэн. Гэвч энэ шийдвэр нь амьдралынхаа хамгийн буруу шийдвэр болсон байж таа. Зочд буудал болон онгоцны буудлын гаргаж өгж байгаа таксинууд нь энгийн таксинаас 2-3 дахин үнэтэй боловч аюулгүй байдал нь өндөр байж. Овийн Эквадор улсад такси ашиглан гэмт хэрэг хийх нь ихсэж байсан болохоор таксинд аюулгүй байдлын төхөөрөмж ашиглах байдал нь ихсэж байсан байгаа. Аюулгүй байдлын төхөөрөмжтэй такси нь машин дотроо 2 камертай бас ямар нэг юм тохиолдсон үед цагдаад мэдэгдэх дарах тийм товчлууртай байдаг гэж. Ямар нэг юм боллоо гэж бодоход камерт дүрсэнд бичигдэн нотлох баримт нь үлдэн. Дээрээс нь шууд цагдаад мэдэгдэх боломжтой болохоор өөрийгөө хамгаалах боломжтой байж. Үүнийг нөхөр болох Тэцүүн мэдэж байсан хэсэг нь тодорхойгүй байгаа. Ингээд хосууд такси хүлээж байхад эхний такси ирсэн боловч үнэн нь
зоч буудлын такситай адилхан өндөр байсан болохоор суугаагүй байна. Хоёр дахь такси ирсэн боловч мөн адил энгийн таксины үнээс илүү өндөр хэлсэн байна. Дахиад л суухгүй гэж хэлэн дараагийн таксиг хүлээхээр шийджээ. Уг нь бол эхний хоёр таксинд аюулгүй байдлын төхөөрөмжтэй таксинууд байж тэдний энэ такси барих гэж байгаа үйлдэл рестораны өмнөх камерны бичлэгт үйлдсэн байна. Ингээд 3 дахь такси ирэн зогсов. Таксины жолооч энгийн таксины тариф буюу $2 гэж хэлсэн байна. Бусад таксинаас хамаагүй хямдхан байсан болохоор хосууд энэ таксинд сууна. Энэ таксийн гаднаас нь харахад таксиг имээргүй энгийн машин байсан бөгөөд аюулгүй байдлын төхөөрөмж хүртэл огт байхгүй байж. Хосууд суугаад явсан боловч таксины жолооч амар үйлдэл гаргаж эхэлсэн байна. Зааж өгсөн буудлынх нь эсрэг зүг рүү явж эхэлсэн байна. Марш хурдан давхиж явсаар байгаад нилийн харанхуй гэрэлгүй газар зогсоход гинэт гаднаас нилээд хідэн эрэгтэй хүмүүс ороод ирсэн байна. Тэднийг хоолны газраас хөдлөхөд ардаас нь машинтаа дагаж явсан гэмт хэргийн бүлэг байсан ба. Мэдээж таксины жолооч хүртэл тэдний нэг байж. Хосууд 8 эрэгтэй хүнээр бүслүүлэн юу ч хийж чадхааргүй болсон. Эхлээд тэдний бэлэн мөнгийг дээрэмдэн дараа нь кредит картыг аваад Испани хэлээр кредит картныхаа нуус дугаарыг хэлгэж шаардсан ба. Нөхөр болох Тэцүү он англи хэлэндээ сайн байсан ч Испани хэл сайн мэддэггүй байж. Гэхдээ картны дугаараа хэл гэхийг ойлгож байсан боловч мэдэн бодлон тэдэнтэй муудалцаж эхэлсэн ба. Тэнгүүт нэг залуу нь машинаас урт төмөр гаргаж ирэн нөхөр болох Тэцүү ог нь зодож эхэлсэн. Эхнэр нь найсандаа юу ч хийж чадахгүй газар суусан ба. Тэгээд зогсохгүй гинт хэрэгтэн буу гаргаж ирсэн. 8 залуу тойроо зогссон байсан болохоор тэр хоёрт зүхтах ямар ч боломж байхгүй байлаа. Гинт хэргийн бүлгийн гишүүн тэр хоёрыг 3 удаа буудан зүгтсэн байна. Нөхрийг нь цээжин тус газар нэг сум, эхнэрийг нь гиз болон хөлөнд нь гих 2 газар онсон байж. Ингэж аимшигтай гинт хэргийн золиос болсон хосууд бэлнээр ойролцоо 1 сая төгрөг гар удаас кредит карта зэрэг алдсан байна. Гинт хэрэгтнүүд тэр хоёрыг харанхуй гудамд орхин зогтсгааж эхнэр нь ямар нэгэн байдлаар амьд үлдэж чадсан ч нөхөр нь юусоо хөдөлгөөнгүй болсон байлаа. Тэр уйлж нөхрийнхөө нэрийг японоор дуудаж тусламжгүй ойрсоор байлаа. Тэдний таксинд сууснаас хойш олдох хүртэл 30 минут зарцуулсан. Түргэн тусламжийнхан болон цагдаагийнхан ирж хоёуланд нь эмнэлэгт хүргэсэн боловч нөхөр нь нас барсан байлаа. Эхнэр нь азар амьд үлдэж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад он гараад 2014 оны 1 сарын 11-ний өдөр Япон руугаа нутаг буцсан. Харин нөхрийн гэр бүл түүнийг өнгөрснийг мэдээд тэр дороо Эквадорт нисэж ирсэн. Хүүгийнхаа биеийг нь аван 1 сарын 6-нд Япон руугаа буцсан байна. Эквадорын засгийн газар гадаад жуулчин амиа алдсан энэ хэрэгээс болж Эквадорт ирэх жуулчдад нөлөөлөхөөс сэргийлж аль болох түргэн гэмт хэрэгтнүүдийг олохоор хайж эхлэн Монгол мөнгөөр 500 сая төгрөг амлан мэдээлэл цуглуулж 1 сарын дараа гэмт хэрэгтнүүдийг барьж авсан байна. Хэргийг толгойлж байсан Карлос гэх залууд 35 жилийн ял өгж энэ гэмт хэргийг шийджээ. Хурмаа хийгээд дөнгөж шинэ амьдралаа эхлүүлж байсан хосуудын хувь тавилан харамсалтайгаар дууссан юм. Манайхан бас энэ тиймд аялахтай боломжтой явцгаагаараа инх дунх байгаараа санал сэтгэлдээ хуваалцаад сабскрайб дараарай. Баярлалаа.